Сайн мэцгэнүү та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Баяр шинэ зог нэвтрүүлэг маань цагаан сарын дугаараар Болор Кетрингийн ахлах тоогоо чирдэн чулууныгаа урьсан байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За танд өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр одоо яагаад эрдэнэ чулууныгаа урьсан бэ гэхээр баярын ширээн дээр бас хэрхэн амттай хоол те амархан гарын доорх материалаар хийгдэж болох хоолуудыг үзэгчд маань хийж болох вэ гэдэг талаар үзүүлэх гэж ирсэн байгаа учраас өнөөдөр ямар хоол хийж байгаа танилцуулах уу? За та бүхэнд бүгд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээ ямар ч гэсэн өнөөдөр айл болгонд байдаг гарын доорх материалуудаар л хоол хийж үзүүлэе гэж бодсон байгаа. За тэгээ одоо ер нь бол харагдаж штэ тий одоо татсан мах байна, за сухаар байна. Хүрийн машинцсан мах, тэгээ сухаар гүрэл өндөгтэй нэг өсөндөө шаржигнуур, сэртэй шаржигнуур твтэл маягийн хоол хийж. За. Ер нь бол ихэвчлэн цагаан сараар хүмүүс маань дандаа бууз иддэг шүү дээ тий. Тэгэхээр хажуугаар нь бас хүүхдүүдэд зориулаад бас хүүхдүүд гэхгүй том хүмүүс ч гэсэн дуртай идэх бах тий. Ерөнхийдөө дүүнер маань ч юм манай гэр цагаан сараар ирэхдээ одоо тоогоочхон гарын хоол өөр хоол хийдэг, буузнаас өөр хоол хийж ярьдаг. Тэнгүүд нь би тэдэртэй зориулаад арай нэг өөр маягийн хоол хийж өгдөг байгаа жил болгон. За их гоё хоолны санаа гаргасан байна. Тэгээд бүгдээрээ сонирхцгаая. За хоол ахлуулъя. За. Юунаас эхлэх вэ? За эхлээ ерөнхийдөө махан амтаад явчихё. Би нэг юм бодчихлоо байна л да. Тоогооч нарын нэг зовлон байдаг тийм үү? Ягаад гэхээр айл болгонд тоогооч дээрхээ гоё амтай хоол идэх гэж боддог. Харин тэгээд ер нь ихэвчлэн гэртээ их хоол идэх үү? Гэртээ ерөнхийд нь ажил ихтэй болохоор бас хийж амжихгүй. Баяр ёслоор л гэртээ. Яа. Хойд нь эхнэрийн гарын хоолыг л хийдэн. За манай хүний эхнэр маань ч гэсэн тоогооч тий. За тэгээд хаана ажилладаг вэ? Манай мөнхийн болор компанид тоогооч хийдэг. За тэгээд урд нь болохоор хүүхдийн цагаан хоол. Тэгээд цагаан хоол ерөнхийдөө хүүхдийн сургуулийн хоолн дээр хөвчлэн байсан. Тэгэхээр ер нь бол эмчилгээний зориултын хоолуудыг бол сайн хийдэг бах тий. За тоогооч мэржил гоё юу? Тоогооч ер нь гоё шүү дээ. Тийм шүү дээ тий. Ер нь хүн хоолдог ажил ямар байдаг вэ? Ер нь хүмүүс ер нь сайхан буянтай ажил гэж ярьдэн шүү Тий. дээ. За эрдэнэ чулууныхаа хамгийн идэх дуртай хоол нь гэх юм бол хуушур маш сайн байдаг. Хуушур аюу гоё юм. Тий. Заах хуушур хийгээл ажилд орж байлаа. Компанийн 10 жилийн байдлаар жоохон сонирхолтой юм ярьж өгөө. За сая манай компани 10 жилийн яваад энэ 2025 онд болж байгаа. Тэгээс манай компани өдөр тутмын зүгээс бүх ажилчтай Вьетнамын Букакур аялуулсан байгаа 7 хоног. За тэгээд одоо хүүтэнд өвлийн үтэнд яваа. Өвлийн үтэнд зуны хувцастай 7 хоног бас гоё юм билээ. Гоё юм тий. Гоё байлээ. За юунд таалагддаг тэнд? Тэгээ ерөнхийдөө компанийн бүх хамт олонтойгоо явсан болохоор яг гоё аз жаргалтай байсан. Тэгсэн. Өмнөхөр өнөө. Ер нь бол гоё явсан. Ерөөсөө далаа дээр очиад хэвтчихэн тэгээд алга болчихдаг шүү дээ тий. Далаа бассейны хооронд л өнгөрсөн дөө. Далаа бассейны. Тэгээ манайхан чинь усгүй одоо ус гэж халуун урамж далаа байхгүй учраас хүмүүс далаад их бүү далаад дурлцаад ирсэн. Би ч өөрөө говийн хүн болохоор бас далаагаас их айдаг байл шүү дээ. Тэгээ сэлсэн үү? Тэгээ сэлсэн. Сэлээ сурцсан уу? Сурцсан. Яа мундаг. За давс ичлээ амтлагч нь. Юугаар амталж байна? Давс харп хэрэгцлээ амталчихнөө. За ер нь бол эко төрлийн байвал арай тийм тий. Хүн болго идэх юм чи янз бүрийн амтлагч хийгээд яг гэр зур гарын доорх материалаар хийж байгаа юм чи. За би Эркагийнхаа хоолнд бол асар дуртай. Тэгээ гоё амттай ч хоол гар сайтай гэж ярьдаг тийм ээ. За ингээд махан амтаад тавьцаа. За. Одоо болгоот нь шанзандаа их сэр хийчихнэ. Сэр хийнэ? Тий. Шанзандаа голд нь махны голд нь сэр хийж өгье. Энэ гурил нь болохоор юм. Гурил нь болохоор сухаарлах юм. Гурил өндөг сухаар гэдэг. За ойлгосон. Окей. Болж байна тий. Сэр хийдэг нь ямар учиртай вэ? Яг голоор нь одоо бөөрөнгийн болгочихсон гутан голоор нь хуваагаад ингээд задлаа харангууд гоё ингээд сэр ингээд гойж урсч өөр гоё. Тэгэхээр гоё амттай. Тий. Аль нутгийн холиа манай гэж. Би чи өмнө төвих аймгийн 70 дахь цум төрсөн. За говийн хөхтэй. Говийн хөхт. Тэгээ би эртээд танаа дээр очиод очиход танаа гэрт очиход говийн айраг гэдэг яриадсан. Говьд айраг байд юм уу? Байдгүй юм уу гэж би гайхаад. Айраг байдаг юм л шүү дээ. Манай говьч айрагтай шүү дээ. Янз бүр сайхтай айраг нь. Жигэн таан хүмүүл айраг гэж ярьдаг байхгүй юу? За. За манай эрдэнэ чулуун маань тоогооч болоод ер нь хэр удаж байна? Би чи 2005 он сургуулаа төгссөн. Их сургуулаа төгсвөл тэгэл ер нь мэргэжлийн ажил хийсэн чинь жоохон ямар мэргэжлтэй? Би ч уудуурхын мэргэжилтэй шүү дээ. Тэгээд уудуурхын тоног хөрөмжийн мэргэжилтэй. Тэгээд сургуулийн төгсөөд яг мэргэжлийн ажил хийсэн чинь тэгээ нэг жил гарan ажилгүй явж байгаа. Тэгэл гинт тоогооч болмоос нагдаал.
Тэгэл одоо 2025 оноос хойш одоо нийтдээ 2006 оноос одоо 19 жил 20 дахь жилдээ тоглож байна да. тоглож хийж байна шүү дээ тий. Тоглоомын мэрэгжил гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Хүн дурлж хийхгүй бол ерөөсөө энийг хийх бас чадвартай төвчээрдэг хүмүүс байдаг байгаа. За тэгээд манай хэрэгжил маань өөрөө хоол хийж байгаа болохоор би бол тайлбарлаач. Энэ хараа ингээл аваад хийж хуваарлт хийгээ. Хуваарлт хийж байгаа. Яа. За ер нь бол ингэж хуваарлт хийх боломжтой юм байна шүү дээ тий. За бас хүмүүстэй сонирхолтой юм үзүүлж штэ. За наа чи хэдэн хүний порц үлж байна. Ер нь ахиухан хийхгүй бол манай багийнхыг олоолаа байгаа шүү. За нэг 10 хүндх болчихно. За тэгээд хачирнанд нь одоо юу хийхэ бэлдсэн байгаа лээ? Би ингээд хачирнанд нь амтлсан будаа. Тэгээд грек мигийн зөв шинэ ойр зүрийн гарын дурх материал өгөрцгийн бомдорнууд ашиглаад грек мигийн салат хийх гэж байгаа. Зөв. За одоо ингээ махнууд ингээ хуваарлцсан. Одоо дунд нь сэр хийгээд. За их гоё харагдаж байна тий. За эрхэ хэдэн хүүхэдтэй лээ? Би 4 хүүхэдтэй. Эхнэртэйгээ амбууд зургуул амьдэрдэг. За өнөр хөтгөлээ алдарт хийж. За одоо хүүхдүүд нь бас юм юу тоогож болох сонирхолтой хүүхд байгаа юу? Манай дунд охин аягүй сонирхолтой шүү дээ хоол хийх. Одоо ээж байгаа ч юм уу намайг ч юм уу гэртээ хоол хийж байхад хажууд ирээд энэ яг яаж хийдیں۔ Ингэж хийвэл яад юм гээл. Тэгээ нэг хоол өөрөө дүүнэртэй өндөг зайдсан мэд ч юм уу шарж өгчөнгүүтэй хажуугаар нараа нэг өөр төрлийн хоол хийхгээ хараад ах юм байлаа сонирхолтой. За бас нэг одоо юм байна те. Ээж хоёр нь хоёулаа тоогооч юм чи. Наа чи яасан хөөрхөн бол тийм үү. Энэ одоо ингээ нэг төрлөөрөө бас зараацтай төстэй болж байгаа юм байна те. Тийм ерөнхийдөө бол зараацтай төстэй. Одоо тэгээд гадуур нь өндөг хурлаараа сухаараар бүрчээл. Айтах юм болох нэ. Тэгээд шараал. За ерөнхийдөө ингээ махан бүрэн кило дуусчлаа. Одоо болохоор эхлээ гуриландаа яваад өнгөрүүлээд өндгөндөө дүүрээ сухаарлал болоо ерөнхий явцсан юм. За. Энэ маань котлет мөртлөөсөө бас дотроос сэртэй, дээрээс сухаартай ингээд хүүхдүүдийн анхаарлыг бас маш татгаар. За хүүхдүүд гэлтгөө ер нь том хүмүүс ч гэсэн их дуртай итгэхэр юм байна тий. Голоор нь хагалангууд сэр нь урсаал. Тийм байна. Ер нь манай үзэгчид ч гэсэн гэртээ гаригаан доорх материал угаасаа байгаа юм чинь. Гэртээ бас хамралтайгаа өдрөө завтай үедээс хүүхдүүдээ бас ингэ хийгээд болох юм тий. Энэ гой санаа шүү. За бүгднийг нь хийгээд дуусчлаа шүү дээ. За ерөнхийд нь махбал бэлэн болсон. Одоо шаарал сайхан их тоосондоо хайр тогтоож өгвөл тэгээ уг нь токов ингээд 15-20 минут явуулаад болов. За. Одоо болохоор нэвтрүүлгийн нөхцөлд учраас энийг зөөлөн гал гэж шарах нь ш. Тэглээд гоё хайрцаж аваад сүүлд. За. Тоосондоо шарж авчаад сүүлд нь зөөлөнд галд чигжнэ. За тос маань алдсан байгаа. Тэгээ ингээд эргүүлээд шарчна гэсэн үг. Шууд нөгөө халуун тоснд гараараа ингээд хийж өгөө боломжтой гэхгүй. Би юу н багаас хоолыг сонирхолтой байдаг гэсэн. Гэртээ биш нөө айлын том. Тэгэл гэртээ дүүнэрийн хоолыг ээж ажилдаа яваад өгч чинь. Тэгэл дүүнэрийн хоолыг би чинь доороо 4 дүүтэй. Айл том. Айлын том. Тэгэл дүүнэрийн хоолыг хийж өгнө. Ээж ажилдаа яваад өгнө. Тэгсээр бол хоолыг сонирхолтой болсон доо. Шал өөр мэрэгжил эзэмсэн юм. Тэгээ сүүлд нь догооч мэрэгжил эзэмсэн шүү дээ чи. Анх ямар хоол хийж сурч байв? Хамгийн анх чинь тэгэл гэрийн нөхцөл хийж гэртээ дүүнэртэй бодоотой шууд цөөхөн бодоотоор тийм л бол хийж сурч. Цөөн мөн одоо цөөн өстой үнэхээр гоё хийн. Маш нарийнхан хэрчэн те. Бүр ингээд идгээр ингээд саанаасаа гоё. Тэгээд хуушрынч гоё. Ер нь бүх хоол нь гоё доо манай Эрдэнэчилэн. Тэ? Хүмүүс одоо ингээд ямар гоё хоол идэх гэл байг. Энэ хамгийн анхны тогоош мэдлэг сурсан оцсон газар Солонгос ресторан байдаг. Баруун дөрөв жантайгаа нэг ресторан. Тэнд л хамгийн анх тогооч мэдлэгчээр яг очиж сурч байлаа. За. Тэгээд тэндээс яг ажлын гаргаа хийж байлаа тогооч. За одоо ингээд их тосондоо шараад авчина. Сүүдний төлөө зөөлөө чигэнчнэ. За. Окей. Ер нь бол хэрвээ докохгүй зур хэр явж байгаа нөхцөл бас ингэ хийж болох юм. Тэгээ ингэж хийж болно. Ерөнхийдөө зөөлөн гал дээр ингээд удаан шараад махан болгоод авсан ч болно. Одоо ерөнхийдөө доторх сэр нь гоё хайлна гэсэн үг.
хоол маань ерөнхийдөө бэлэн болчихлоо. За. Одоо тэгээд докоог учраас гэр аргаар хариулан тавхан дээр зөөлхөн жигэнж болголоо. Жигнэд 10 минут чигсэн тий. 10 минут чигсэн. Тэгээ одоо жигнэд 10 минут болгоод одоо гаргаад болох. Тий, одоо гаргаад. За ингээд тэгээд хоолоо гаргачингуудаа хачирныгаа будааг амтал тавиад салаадаа хийгээд. За ингээд хоол маань бэлэн. Тэгээд хоол маань бэлэн болно. Тэр нь бол хурдан хоол шүү дээ. Тий. Маш хурдан. Тэгээд гарын доор материалаар хүн айл болгонд байгаа. Тийм хоолоор л хийж гэнэ үү те. Одоо ажил дээр ингээд хоолоо төлж мөлөө ингээд фейлгүй гарна те. Фейлдгүй бас байна. Тэгэхээр одоо яах вэ? Дахиад их үү? Тэгэл тэрүүх хооронд ч нөө тоогоошин сэтгэмжийн чанарын асуудал юм шүү дээ. Яг үнэн. Тэр хооронд нь газ доорн яавал аргалах, яаж сэтгэх үү гэл. Гой харагдчих шүү. Сэр нурчлаа. Хэвээ гой. Замлахын удаан дотор юу болох вэ? Би өнөөдөр би зүгээр ногоон сонгон эрдэнэ шиш вандуугаар аваад ирсэн байгаа. Тэгээ өндөгөө тостой өндөгтэйгээ шаарч байгаа л тэгэл өндөгтэй амтлсан удаа хийчихээ хэвчээ. Тэгээд амтлсан будааны гол амтлагч нь тос хийгээд байдаг шүү дээ. Тий, гүнжлийн тос. Гүнжлийн тос. Гүнжлийн цэр өөр юугаар амтлах вэ? Гүнжлийн тос өндөг. Давсаар л амтлан дөө. Давсаар пэлцгийг л. Чиний энэ одоо амтсан будаг гоё цаанууд нэг гоё чимчгсэн хамтаагаад байна ш. Нууцаа дахиад хилээч. Давс өөр. Би ерөнхийдөө эхлээл гүнжлийн тосондоо өндөгөө задлж чаарчаал. Тэгэл дээрээс нь давс хар пэлцгийг амталчихдээ шүү дээ. Дангаар нь идэхэд хүртэл их гоё амттай байдаг. Тэр нь болохоор ингээд хоол идэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд байдаг байхгүй юу? Хороог өмрлөөсөө. Ааха. За одоо эхлээд сонгоно шарах уу? Эхлээд сонгоно, эрдэнэ сонгоно хуурна. Хуурж агаад. Тий. За тэгээд аваад будагаа игээд. Тэгээ будаага игээл. Өндгөө зээх үү? Өндгөө ихлэ хуурна. Будаага хашаахтаа яах вэ? Дотор нь юу хийх вэ? Давс хийгээд Давс тос хийгээд агшиж байна. Хэрэв давс тос хийж шахах бол яах вэ? Тэгэхээр жоохон миний бодлоор л нэлцаах гэдэг шүү дээ. Давс их болохоор нэг л цаанаас сул үлбгүй амттай. Тэвдэгтэй. Тий. За. Тэгээ одоо энийхээ хачирт нь болохоор ногооны салат хийгээд байгаа тий. Тий. За тэгээд ер нь хөвчлэн хүмүүс маань нийс салат тэгээд ер нь манайс салат хийдэг. Тэгээд Санзаруудын хөнгөн шинэ ногоо мэдлэл хоол шингээл цайтай учраас тийм байна зөв. айл болгож нийс салат эзэн бууз идэж байгаа тий. Би надад ч энэ хоолыг бүр ингээд амсаг дэсээ төлөж байна. Угаасаа чиний хоолнд дуртай л да. За эхлэе. Яа. Ер нь амтсан бодог хүмүүс хийхдээ яг яаж хийгээд байдгийг сайлгаад ойлгох хэрэглээд өндөө хуурд юм байна тий. Тий. Миний ч гэсэн их гоё одоод иддэг юм аа. Өндүүлэхдээ юу яан шүү. Сайн хоорохгүй бол иймэрхүү яг болоог гүйст болоог вахт нь дээр нь сонгоно хийх юм бол бас болохгүй. Ааха зөв. Гүйцэж харагдсныхан дараа. Сайн ингээ хутгаад өгөх юм бол өндөг нь өөрөө хурагдах хэвчээ задарч байна. За дараа сонгоно ичих юм байна. Тий. Гоё харагдчих шүү нэрээ. Яг нэг сонгон зарим хүмүүс сонгон идэж чаддаг хүмүүс чигээд баг зэрэг ингээ хуураад өгсөн сонгоных нь ааг нь бас баг зэрэг дарагдана гэсэн үг байхгүй. Ааха зөв. За манай Эрдэнэ чулуу маань тэмцээнд оролцсон талаар ярилцаач. Одоо олон улсын товар сарын тэмцээний одоо мөнгөн медаль авсан шүү дээ. Монгол нодлон бодлоо тий. Чингис хаан гран при гэдэг олон улсын тэмцээн бас дэлхийн 7-8 орны тоглогч нар ирж ямар төрлөөр оролцсон байгаа. Би ил гал бибико наматик төрлөөр оролцсон. Ааха. Тэгээд ерөнхийдөө анхны тэмцээнд ороод ер нь их сандралтай байд юм байлээ. Их туршлага хөрвүүлж авсан. Тэгээ ер нь бол анхны тэмцээн гэхэд бол маш олон жилийн туршлага бас хүнд байдаг учраас тэгээд үндснийхээ одоо нөгөө нүүдэлчин хоолойхоо төрлөөр орж байгаа учраас тэр бол бас өвтөх юмсан байна. Тэг өвтөх юм байсан. Ер нь нөгөө жоохон өөрөө угаасаа байнгын идэг болсон болохоор тэр үгээр. Тэгээ шагнал авч хаад яв. Сэтгэл ямар вэ? Өөртөө итгэдэг юм байлээ. Одоо ер нь дараад нь ямар тэмцээнд оролцъё гэж бодож байна? Одоо тэгээ ерөнхийдөө зохион байгуулалт тэмцээн оролдоонд ерөнхийдөө оролцоо явуу гэсэн бодолтой байгаа. Ер нь бол тэмцээн болгонд оролцсон байна шүү дээ. Тий, тэмцээн оролдоон болгонд л оролцоод ер нь өөрийгөө би одоо жинхэнэ төгс тоогоочж өөрийгөө хэлэхгүй. Тэмцээн оролдоон болгонд оролцож явж ижиж хүн өөрийгөө сорж улам өөрийгөө туршлага хоримтлуулж авч шинэ юм сурч мэдж авч авд юм билээ. За тэгээд үргэлжлэн мөх ер нь бол байнгын ингэж сургалт сценарий шүү дээ.
Тэгээд суралцаад Байнгын суралцаал явж ивэл. тэрний хатлаар ярих уу? Одоо манайх чинь ерөнхийдөө бас сардаа нэг удаа ч юм уу 2 удаа ч юм уу байнгын тийм сургалт өөр тоглогч өөр мас тоглогч нар авчирч хичээл заалгадаг. Тэр нь бас бидэрт их бас юу гэдэг туршлага болж явдаг. Нэг өсөндөө өөр одоо түрүү сард нэг мас тоглогч хичээл заах юм бол дараагийн тоглогч нь дахиад өөр маяг өөр талаас нь зааж өгдөг. Ер нь хизээч хүн сураад Тэгээ хэдэж ер нь сурж дуусна гэж байхгүй. Ер нь бол махан хоол, шилтэй хоол, одоо шилний тоглогч те, форсын тоглогч тэгэл бүгдээрээ ингээд өөр байдаг шүү. Тоож ихэл хүмүүс ойлгохдоо ер нь бүгдээрээ ингэж хийж чаддаг гэж болоод бас тийм биш шүү дээ тий. Тэрний талаар хүмүүстэй бас нэг жоохон мэддэггүй хөө. Ерөнхийдөө тоглогч нар чинь одоо чинь би уудуурхад ажилладаг байхад зөвхөн салаатны тоглогч, зөвхөн шөлөө хийдэг л шөлний тоглогч. Хоёрдугаар орны тоглогч хоёрдугаар ороод хийнэ. Салаатны тоглогч зөвхөн салаатаар хийнэ. Тэгэхээр тэр чиглэлээр жоохон мэрэгчдэг бах тий. Тэгээд яг дагнаал ерөнхийд нь одоо төргөө оол гэх юм бол яг төргөө оолны талаараа дагнаал мэрэгчнэ гэсэн үг. Улам тэрийг өөр улам баяжуулаад улам тэрийг бүр гүнзгий судлаад суралцаад энэ дээр алдаа гарвал ингэвлэр энэ чинь ингэж хийвэл гоё юм байна гэж улам өөрөө суралцаад тавьчихдээ. Гүнзгийрүүлээл. Зөв. За энэ болчихлоо тий. Энэ болчихлоо. За. Одоо салаатаа хийх үү тий? Одоо салаатаа хийгээл. Ингээд манай Болор Кэтрингийн ахлах тоглогч Эрдэнэчилооны маань хийсэн хоол бэлэн боллоо. Тэгээд үнэхээр гоё харагдаж байна. Тэгээд хамгийн гоё мөч нь юу байдаг вэ гэхээр амтлагааны үе. Амтлж үзье. За амсцгаая. Амсгая. За би энийг чамд төлчээ. Оо, ямар гоё юм бэ. За энийг наваад чигтэж. Ох, сэрн гоё. За энийг. Ваа, ямар гоё юм бэ. Сэрн гоожиж. Тэг чинь тий. Па ингээ дотрос иртэ. Nice юм аа. Гоё юм, өстой гоё. Цагаан сараар бол өстой хүүхдүүд бол үнэхээр гайхалтай дуртай гэх юм. Хаад яаж юмш гоё хийдэг вэ нэ? Хүмүүс идэгс чигэд. Нэр гоё нэ тий. Гоё. Маш гоё таална. За ямар салат хийсэн бэ? Амтсан бодоо. Амтсан мудаг юм уу? Би амтсан мудаан дуртай. Тэр амтсан мудаг гэдгээр ингээд нэг гоё мах шиг мах чам шиг мэдрэмж байдаг. Баялаа. Мөн байна. Тэнэс намснаа. Энэ амттангуудыг бас хийсэн тий. Ярихгүй. Чи энэ боозыг бас хийсэн тий. Энэ манай Болор Кэтринээс гардаг бомбах гэдэг бууз байгаа. Өөрийнх нь бас брендийн буузаа энэ чинь тий. Манай Кэтрингийн нэрийн бууз. За, үнэхээр гоё амттай, маш гоё амттай хоол хийсэн байна. Тэгээд үзэгч та бүхэн маань бас дагаад энэхүү хоолыг баярын ширээ болон дээрэс нь амралтын өдрөө зочид ирсэн үедээ ч гэсэн хийх боломжтой юм байна. Ингээд өнөөдрийнхөө зочин болох Эрдэнэчилөөнд маш их баярлаа. Ингээд үзэгч олондоо одоо цагаан сараар мэдээлэл төшөөлөхгүй. За та бүхэн тэгээд эдгээрээ хамгаалсан, төрдөрөө төвшин хамгаалсан, сар шиндээ сайхан шиндээрээ. За өнөөдрийн маань урилга хүлээн авсан одоо Эрдэнэчилөөнд маш их баярлаа. Тэгээд үзэгч та бүхэндээ бас маш сонирхолтой хоолыг хийж үзүүллээ. Тэгээд цагаан сарын баярын ширээний зог нэвтрүүлэг маань ийхүү өндөрлж байна. Та бүхэн маань хотол олноороо сайшиндээ сайхан шинлээрээ дараагийнхаа дугаараар уулзлаа. Түр баяртай.